За хай дараагийн бичлэгээр уулзж байна. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр миний өмнө оруулсан Backrooms-ийн бичлэгний доор комментэн дээр маш олон хүн Dreamcore-ийн тухай яриад өгөөч ээ гэсэн байсан учраас өнөөдөр би Dreamcore-ийн тухай ярих гэж байна. За Dreamcore бол 2020 оны ихэр гарч ирсэн тийм зүудний дүрслэлийг ашигласан эстетик буюу визуал дүрслэл гэж байгаа юм. За гол хүмүүсийн анхаарлыг татаад байгаа тэр зүйл нь Backrooms-тэй адилхан нөгөө liminal space гэдэг ойлголт ч гэсэндээ арай жоохон өөр. За Dreamcore-ыг ингэж олон хүний анхаарлын төвд өртүүлж чадсан зүйл бол мэдээж TikTok, Tumblr, YouTube зэрэг ийм платформуд байгаа. За тэгээ яг энэ Dreamcore гэдэг юмны бүр хамгийн анхны тэр үүсэл нь ер нь л яг Backrooms-тай адилхан заяа. Backrooms чинь нэг ийм шар өрөөний зураг интернет дээр тавигдаал тэгэл тэрийг хараад хүмүүс за энэ ямар амар эвгүй зураг вэ гэж цаашаа ингэ төг цохоогод явцсан шүү дээ. Тэгвэл Dreamcore гэсэндээ бас нэг үүсэл нь нэг ийм зураг байгаа заяа. За тэгээ энэ зургийг болохоор Tumblr гэдэг бас нэг платформ байдаг байхгүй юу? Яг хүмүүс мэдгүй байж магадгүй намайг 10 жил тахт ер нь нэлээд амар од байсан гэхгүй. Тэгээ энэ дээр ингээ орсон нэг зураг бас хүмүүсийн анхаарлыг аягүй их татаад тэгээ энэний яг энэ зурган дээр үндэслээд хүмүүс энэ Dreamcore гэх юм ойлголтыг гаргаж ирээд тэгээ энэ зурагнаас санаа аваад ингээ цаашаа баяжуулаад явцсан тийм одоо эстетик дүрслэл байгаа даа. Тэгээ яг энэ зураг цацагдах үе нь ядчийл яг коронавигийн үе байсан байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс чинь нөгөө нэг гэрте хөл хорой орцсон. Тэгээ интернет ухахаас өөр ажил байхгүй. Тэгээ тийм учраас яг ингээ тэ интернет дээр юу тренд болж ийн ямар хуу сэдв олонний анхаарлыг татчин гэдэг дээр яг төвлөрсөн байсан тэр цаг үед нь яг энэ зураг гарч ирээд тэгээд дээшлээ явсан байх нэ. За YouTube дээр болохоор Mother is watching гэдэг нэртэй юм сууг байт юм билээ заяа. За тэгтээ энэ бол нэг амар юм олон бичлэгтэй бол биш. Instagram дээр гэх юм бол яг энэ Dreamcore төрлийн контент оруулдаг хаяг гэвэл яг энэ хаяг байгаа. TikTok хаягн дээр болохоор байгаа бичлэгнүүд дээр эвгүй юмнууд байдаг заяа. Тэрний үг хэрэг ингээд та зөвхөн 3 цагаас одоо өөрийн 3 цагаас 4:30-ийн хооронд л яг энэ ертөнцид ингээ очих боломжтой ч гэдэг юм уу те. Тэгээд дээрэс нь ингээд оцсон ханаа хинэг араачин дуудвал эргэж харж болохгүй ч гэдэг юм уу. Ер нь тэр Dreamcore гэдэг тэр газар оцсныхоо дараа юу хийж болохгүй зэрэг тийм дүрм мөрмийг ингээд хийлээд өгцөн. Гэтэ энэ нь болохоор яг Backrooms-тэй адилхан юм тогтцсон юм биш заяа. Backrooms чи ингээд те тийш орж болохгүй ингээд энэ дотор юм мангастай ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ Dreamcore бол тийм биш заяа. Зүгээр ингээд хүн ингээ өөрөө тэр Dreamcore дүрслэлээр юуг гаргаж ирж болно тэр хэмжээгээрээ ингээд цаашаа ингээд юу н хязгааргүй хинч юу ч ингээд бүтээж болно. Тэгээ яг энэ өгж байгаа мэдрэмж нь буюу Dreamcore-ийн зураг бичлэгнүүдийг хараад яг хүнд юу төрдөг вэ гэхээр энэ газар би хизээ очлоо, хаана энийг харлаа гэх ингээд нэг юм танил юм ностальжик мэдрэмж ингээд өгдөг. Тэгээ яг тэрийг ингээд санах гад хичээгээд ах тэр нөрөөс ингээд угаасаа ингээд тэр чинь амар олон юм холимог юм байгаа даа штэ. Тэгээ ингээд дархин ингээд гацаад хаана өмнө харлаа яалаа хийлээ гэд. За ер нь бол Backrooms дотор ч гэсэндээ ингээд хүмүүс яг тийм мэдрэмж авдаг штэ. Тэгвэл энэ Dreamcore ч гэсэндээ ер нь бол яг адилхан байгаа даа. Тэгээ яг энэ өгж байгаа мэдрэмжэн дээр нь тулгуурлаад Backrooms-ийн нөгөө wiki лорууд байгаа штэ. Тэрнтэй адилхан энэ Dreamcore ч гэсэндээ бас нэг ингээд хүмүүсийн нөгөө нэг олноороо нийлж зохиосон юм зохиол бас байдаг заяа. Тэгээ тэр нь болохоор Dreamscape гэдэг нэртэй. За тэгээ энэ Dreamscape гэдэг нэртэй түүхтэр нь болохоор яг юуны тухай гардаг вэ гэхээр заяа. Хүмүүс ингээ зүгээр нэг унтаад зүүдэлдэггүй гэж байгаа юм. Биднийг унтах үед бидний ухамсар Dreamscape гих өөр хэмжээст орон зайд шилждэг. За энэ ертөнцийн хязгааргүй үргэлжлэх хүүхдийн тоглоомын өрөө 2000-ад оны компьютер доторх орчин эсвэл үүлэн дундах хоосон цайз зэрэг инглевлүүдээс бүрдэнэ гэж байгаа юм. За Backrooms дотор нөгөө нэг юм мангасууд байдаг штэ. Урт юм сэн юм мангасууд байдаг. Тэгвэл энэ Dreamscape дотор нь болохоор юу байдаг вэ гэхээр энэ толгойн хооронд юм мангар том нүд эсвэл тэр толгойн хооронд мангар том юм зурагтан юм толгойтой юм юмнууд байдаг. Тэгээд тэдэр нь амар ингээд ийдэг гинэ ингээд амар ингээд сайхан ингээд харьцаад байгаа юм шиг. Хизээч юм муухай юм тогшин зан авирч юм ингээд дайрах гэдэг ч юм айлгаад байгаа тийм мэдрэмж хизээч өгдөггүй гэж байгаа юм. Тэгээ амар ингээд дотн юм шиг хэрнээ нэг цаанаал нэг юм чихүүц сүрмээр ингээд цаагаараа далтуур ингээд базаад байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Тэгснэ ингээд GPT ингээд сэрээрээ одоо энд ингээ өөрд ингээ бид нартай хамт үлдээч гэж ингээ хэлдэг гэж байгаа юм заяа. Тэгээ надад энэ яг нөгөө Каролайны ээж үүдэн штэ. Чинүүдтэй тэр чинь амар сайхан хандаад байгаа хэрнээл ингээ нэг муухай товчнууд нүдтэй тэгэл нэг юм базууртай ингээ авч үлдчихгээд байгаа юм шиг тийм мэдрэмж өгөөд байдаг та. Тэгвэл энэ Dreamscape дотор байдаг тэр одоо сонь амьтдууд нь ч гэсэн яг тийм мэдрэмж ингээ өгдөг гэж байгаа байхгүй. Ингээ гой сайхан хандаад байгаа юм шиг хэрнээ ингээ хизээч тэндээс явуулахгүй тийм чинь ингээ гацаагаал байлгаад байхыг хүсдэг. Тэгээ нүдэн ийм толгойтой юмнуудыг яг юу гэж тайлбарладаг вэ гэхээр ер нь хүн зүүдэн дотор явж байхдаа за би ингээ зүүдэлж ин даа гэх ингээ мэдээд идэв штэ. Хичнээн ингээ зүүдэн дотор өөрөө ингээ хөдөлж байгаа ч гэсэндээ тэрийг бас гаднаас нь дахиад нэг ингээд хараад за би зүүдэн дотор юм хийж ин гэд
ер нь боддог штеп. Тэгэнгუთ яг тэр гаднаас нь өөрийгөө зүүдэн доторх өөрийгөө ингээ гаднаас нь харж байгаа тэр одоо ухамсарыг яг энэ нүднүүдээр ингээ төлөөлүүлж харуулж байгаа гэж үздэг юм билээ. Тийм тэгээд бас тэр нэг юм нүднүүд чинь ингээ чихүүцмэр мэдрэмж ингээ төрүүлээд байгаа штеп сайхан байгаад байгаа ч гэсэндээ. Тэгээд тэр нас яг яагаад тийм мэдрэмж хүнд ингээ өгөөд идэв гэсэн чинь одоо хүн ухаан орсон цагаасаа эхлээд бусд хүмүүсийн нүүрний хувирал нүдний харцаар аюултай эсхийг ингээд таньж сурдаг гинэ одоо ингээд хин нэг ингээ хараад ингээд нүүрний царай хувирлыг хараад за энэ юу нэг эвгүй юм байна да эсвэл энэ амин nice хүн байна да ч гэдэг юм тэгж хардаг. Тэнгууд Dream Core дээр болохоор энэ дөрүүд нь ямар ч юм хамар ам хөмсөг байхгүй зүгээр ингээд дан ганц ингээд нүднүүдэд учраас хүний тархин энэ юу нэг аюултай амьд нь үү эсвэл надтай найзлах гэдэг найз юм уу эсвэл намайг хорлох гэдэг дайсан юм уу гэдгийг ингээд мэдэж чаддгүй гинэ ингээд зүгээр дан ганц юм мэлсэн том ингээд нүд байгаад ямар ч хамар ам ингээд бусад сэтгэл хөдлөлийг нь илэрхийлэх тэр нүүрний ингээд хэсгүүд байгаа шүү дээ. Тэд нар ингээд байхгүй болчингууд ингээд ганцхан том нүд аваад хахаар тэр энэ юу нэг аюултай юу үгүй юу гэдгийг ингээд олж чадахгүй тэг хүний тархин ингээ гацаад тэгэн гот ингээ сайхан хандаад ангууд юу лээ яг лээ гэд ингээ жоохон тийм мэдрэмж аваад идэг гэсэн. За вики дээр эдэг түүх нь болохоор нэг иймэрхүү заяа. За дахиад нэг өөр түүх идэг гэсэн. Тэр нь болохоор энэ амар эвгүй заяа. Ингээ 1970-аад оны үед гарч байгаад алга болсон нэг тийм хүүхдийн киноны Welcome Home гэдэг нэртэй нэвтрүүлэг байд юм байл та. Гэтэ энэ бодит биш шүү заяа. Үгүй бодит. Гэтэ энэ түүхэн дээр бол бодит биш. За юу ч ярьж өгөхгүй. За тэгээ энэ одоо алга болсон ингээд гарч чад алга болсон нэвтрүүлгийг олж илрүүлэхээр хичээж байгаа нэг юм хэсэг судлаачдын тухай өгүүлт юм байна. За тэгээ энэ судлаачд нь болохоор нэвтрүүлгийн хуучны архивыг ухах тусам одоо тэр нэвтрүүлэг дээр ингээд гардаг тэр хүүхэлдэйнүүд нь зүгээр нэг хүүхэлтэй биш заяа. Ингээд цаана маш харанхуй тийм далд тухамсар зүудний ертөнцтэй тийм холбоотой болохыг нь олж мэддэг гинэ. Тэгээд тэр нэвтрүүлгийн гол дур болох энэ Wally Darling гэдэг нэртэй юм хүүхэлтэй байдаг гинэ. Тэнгуут тэр нь ингээд дэлгэсний цаанаас үе яг ингээд үзэгчд рүү өөрөө ингээд амьд юм шиг ингээд амар ширтдэг гэсэн. Я би амар шиг юм яагаад энэ түрээд байгаа юм бол. За тэгээ ер нь бол иймэрхүү түүхүүд байд юм бэлээ. Тэгээ яг энэ түүхүүд нь Dream Core-той холбоотой энэ түүхүүд нь одоо чи өөрийнхөө тарихт урсамж зүүдэн дотроо гацчлаа. Тэгээ эндээс сэрхийн тулд юу хийх вэ гэсэн илүү тийм сэтгэл зүйн айцыг төрүүлэх тийм зорилготой. Ер нь тийм мэдрэмжийг ер нь хүнд өгөөд идэг гэсэн үг. Тэгээ backrooms ч вэ, Dream Core ч вэ, ер нь яг иймэрхүү төрлийн ийм liminal space дээр тулгуурлаж хүмүүсийг ингэж татж байгаа иймэрхүү контентууд ер нь дараа одоо тийм ямар нэгэн арай өөр нэртэйгээр ингээ гарч ирсэн байсан ч хамаагүй ямар ч байсан том хүмүүст болохоор ийм ностальжик ийм дурсамж сэдрээсэн мэдрэмжийг өгөөд идэг бол яг энэ бага насны хүүхдүүдэд хизээч тэр 1990 он ч юм уу 80 70 онд ингээ тэр хүмүүс чинь хүүхдүүд чинь ингээ амьдарч үзээгүй байгаа штэ гисэн ч гэсэндээ тэр дүр зургийг хараад ингээ бас л нэг ийм танил мэдрэмж төрөөд идэг гинэ хизээ нэгэн цагт яг тэр газар байсан ч юм шиг тэр одоо тавилга мавилга ч гэдэг юм уу хийвсэн өөр юу гэдгийг тэдрийг ингээ харж исэн ч юм шиг тиймэрхүү мэдрэмж ингээ өгдөг. Тийм учраас одоо яг иймэрхүү төрлийн контентууд маш сайн хандлттай явдаг. За тэгээд эцэст нь яг энэ Dream Core-ыг яг ямархуу байдлаар амьдралдаа ашиглаж болох вэ гэдгийг бодож үзсэн чинь ер нь ийм fashion салбарт айгуу гоё зохицох юм шиг надад санагдсан. Тэгээ яагаад вэ гэхээр ингээ ямар нэгэн гоё юм концепттай ингээ бүтээл ч юм уу те ямар нэгэн юм хувцс ч юм уу тиймэрхүү зүйл ингээ хиймээрээдэг. Тэгээ тэрнийхээ ингээд гол энэ концепцийг гаргасан юм постэр ч гэдэг юм уу те тиймэрхүү юмыг ингээ хийх гингут санаа хүнд ингээд ерөөсөө олддгүй штий. Тэнгуут яг ийм Dream Core-ийн энэ загвараар ч юм уу хэм маягаар одоо яг энэ цаана байгаа тэр онлыг нь хүмүүс танил мэдрэмж төрүүлээд байгаа тэр байдлыг ингээ ашиглаад гоё тийм постэр ч юм уу тиймэрхүү зүйлүүд гаргах юм бол хүний анхаарлыг татах маш их боломжтой юм байна гэж ойлгосон. Тэгээ явж Dream Core бол зүгээр л тэгээ хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх нэг одоо арга хэлбэр л болж хуурж байгаа байхгүй юу. Тэгснээс backrooms шиг тийм амар юм гүн гүнзгий явтга агуулгатай тийм амар тустай юм түүх мөхтэй те ингээд тийм зүйл ерөөсөө биш. Тэгээд ер нь бол хүн өөрийнхөө мэдрэмжийг буюу юу мэдэрч байгаагаа арай илүү онцгоогоор ч юм уу те эсвэл нэг юм бусдад өөрийнх нь мэдэрч байгааг хин нэгэн ч гэсэндээ адилхан мэдрэх болов гэдгийг хуваалцахын тулд хийж байгаа тийм зүгээр л нэг юм aesthetic буюу visual дүрслэл байгаад байгаа юм. Тэгээд Dream Core-наас Weird Core, Pool Core яасан ямар core гэд ингээд баахан юм core-уудтай заяа. Тэгээ тэд нар ингээд одоо Dream Core зүгээр л юм зүүдэнд байгаа юм шиг юм янз янз юмнуудтай бол Weird Core нарийн юм жоохон dark те юм жоохон айц хөрмээр. Тэгээ Pool Core нь болохоор зүгээр л ингээд усан нөгөө нэг пасэ мессеж гэдэг юм тийм ус мустай юм усан гусуур мусууртай нэг тиймэрхүү юм дотор байгаа. Бас liminal space ашигласан.
тиймэрхүү дүрслэлттэй юмыг гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгээд Dreamcore яриад өгөөч гэдсэн хүмүүстэй хандаж хэлэхэд энэ бол backrooms шиг тийм амар том одоо төсөл ч гэдэм үү том төвхтэй тийм зүйл биш. Гэхдээ та хэд ч гэсэндээ энэ Dreamcore-ыг ингээд ашиглаад Dreamcore-ийн одоо энэ visual-уудыг ашиглаад гоё өөрсдийнхоороо янз янзын гоё бүтээлүүд хийж болно. Тэгээ дээрэс нь одоо AI амар хөгжсөн байгаа учраас энэ Dreamcore-ийн visual тийм зураг бичлэгнүүд айгүй их сайн хийгдэж байгаа. Яа тэгэхээр стил жинхэнэ одоо тэр чинь дээр үед чинь хүмүүс ингээд те яг компьютер графикаар ч юм уу дизайнер ингээд нэг бүрчлийн янз янз юмнуудаа хийдэг байсан бол одоо AI-ийн тусламжтайгаар шууд ингээд өөрийнхөө гаргамаар байгаа санаагаа шууд хэлж өгөөл за одоо энэ байшин дотор те ийм загас хөвж байгаагаар ч гэдэг юм ингээд энэ хэсэг нь ингээд усанд живцэн тэгэн гут наанаас нь ингэж байгаа тэгж байгаа гэд баахан юм промптууд ингээд өгөх боломжтой учраас та хэд ч гэсэндээ яг AI-ийг ашиглаад ийм вижюалуудыг хийж болох нэ. Тэгээ түрүүний хэлж өгсөн хаягуудаар орж хараарай заяо. Тэр Instagram дээрээс нь тэр хаягны зурагнууд бол надад амар гоё таалагдсан. Нэрэл яг нэг тийм танил дотн мэдрэмж өгöd байгаа хэрнээ цаанаал нэг юм эвгүй. Тэгээ өнөөдрийн бичлэг юм байла. Та хэдийн хүсэлтийн дагуу ингээд Dreamcore ярьлаа. Тэгээд лайка дараарай, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.